Хай влог та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За удаан хугацааны дараа бичлэгтэйгээ архив уулзсандаа баяртай байна. Тэгээ хамгийн сүүлд яг нэг Вьетнам яваад тэгээд тэрнээс ширүүсээ бичлэг хийсэнгүү. Тэгээ яг 25 оны нэг 2 дахь бичлэг болж байна уу. Тэгээ бүр өнөөдөр гинт бичлэг хэсэд л орж ирээд гинт яхахта ер нь хийн гэж бодоод ингээд санаанууд гарч ирээлсэн мөртлөө ерөөсөө яг тэгээд суугаад ингээд яг тийм нөгөө нэг цаг зав ерөөсөө гаргаж чадахгүй л хэлээ л да хэвдэ. Тэгээд Вьетнамын үеж ирснээс шууд ажилдаа ороод тэгээд ажиллаа хийгээл тасгалаа хийгээл өмнө хийдсэн юмнуудаа хийгээл явж лээ. Өөр шинээр нэмэгдсэн гэвэл английн онлайн сургалтанд сууж байгаа. Тэгээд одоо эх 7 хоногоос бас бүжгийн юунд явахаар бүртгүүлчихсэн байгаа. Тэгээд шинэ хоббитэй болъё гэж бодсон. Шинэ зүйл орч үзээгээд тэгээд таадтай өнөөдрийнхөө бичлэгээр юуны талаар хуваалцах авъя гэхлээр би 2024 онд ерөөхдөө бол нэлээд дасгал хөдөлгөөний хоолтон дээр анхаарад жин дээр нэлээд анхаарсан тийм жил болж өнгөрсөн шүү дээ. Та хэдий өмнө ингээд миний бичлэгийг ч юм уу инстаграмыг харж байсан хүмүүс байвал тэр талаар мэдж байгаа байх. Тэгээд камера авчихлаа шүү. Тэгээд ер нь бол би яг ингээд өмнө гаргаж ирсэн алдаа болгоон тэгээ яг өөрийнхөө ойлгосон ингээд бицаан дуршлагаас тайдтай хуваалцъя гэж бодсон. Тэгээд нэг амар тийм мундагтай байгаад байгаа биш. Зүгээр яг миний ингээд өмнө гаргаж ирсэн алдааг таад бас битээ гаргаасаа. Тэгээ миний дуршлагаас нэг ч гэсэн сурж аваасаа гэсэндээ хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгээд юунаас эхлэвэ гэхлээр штэ. Тэгээ өмнө гаргадаг байсан алдаануудаас эхлэе заяа. Тэгээ одоо ингээд миний өрөөнөд гараагүй болохоор та иддэг жоохон юм ирчи. Тэгээд юунаас эхлэв гэхээр миний өмнө гаргадаг байсан алтай штэ. Би яг ингэдэг байсан за нэгтгэс турыг гэж бодож эхлэв штэ. Хүн яг ингээл нэг бичлэг ч юм уу үзэл нэг гой битүү хүн хараач юм нэг ингээл амар мотивац авдаг штэ. Тэнгүүтээ за нэгтгэс турыг гэхгүй те. Яг нэгтэх хүртлээр бүр өөхч юм шиг гэдэг заяа. Яг өөхч юм шиг гэдэг. Тэгээд нэгтгэн боллоо. Тэгээд за дараагийн нэгтгэс лийгээд. За нэгдүгээрт яг иймэрхүү алдаа гаргадаг. За тэнгүүтээ үр дүнд хурдан хүрэхийг зорддог. Одоо жишээ нь яг юунаас эхлэхээ би мэдэхгүй байлаа гэж бодонгуудаа шууд YouTube-с ч юм уу те. Маш хурдан турах арга. 10 хоногт 7 кг ч юм уу нэг тиймэрхүү влог бичлэг амар үзнэ. Тэгээд тэрийгээ бас дагаж хийнэ. Тэгээд тэнгүүтээ ингээд тэр чинь угаасаа л амар тийм нөгөө хард дайт байгаа штэ. Мэдээж одоо нөгөө нэг хамаг илчлэг нүүрс ус бүх юмаа хасчиж айгүй хурдан нэг тийм 2 3 кг хасчдаг ч юм уу те. Тэрэндээ амар урамшаад ваа ингээл турших юм штэ гингээтэй тэрэндээ урамшаа буцаа ингээд идчихдэг заа. Тэр шиг ингээд нөгөө урт хугацааны дэглэм бол биш байгаа даа байхгүй. Тэгээ буцаад улам таргалцдаг. Тэгээ иймэрхүү бас алдаа гаргаж ирсэн. За дараа нь болохоор одоо ингээд жингээ хасан турна гэдэг ойлголтыг ер нь бол хүн үлсчиж турна. Хоолоо сойжиж турна гэдэг маш буруу ойлголттой байсан. За энэ ойлголтоос засахаас эхлэх юм байна гэдгийг ер нь бол таадтай хэлэх гээд байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар ингээд жингээ хасан турна гэхгүйд л хамаг хоолоо сойгоол тий. Тэнгүүтээ шууд нийтлэг ойлголт нь одоо юу ч гэдэг 5 сар шоолдохгүй 6 сар шоолдохгүй гурил бодоо төмсөө хасна гэдэг ч юм уу яг нэг тийм ойлголт байдаг штэ. Тэгээд за яг ер нь бол ингээд орой ингээд хүнд хоол махан хоол идэхгүй байх нь зөв гэдэг нь яг зөв. Гэхдээ за тэгээд будаа төмсөө ингээ хасах хэрэгтэй гэдэг тийм ойлголт байдаг штэ. Тэрнээр болохоор одоо ингээ будаа төмс чинь сайн чанарын нүүрс ус болохоор тэрийгээ ер нь бол идчих хэрэгтэй. Гэхдээ одоо хідэн цагийн үед яаж хэр хэмжээгээр идэх тэр талаараа судлах хэрэгтэй. Тэгэхээр одоо хэдүүлээ штэ. Одоо ингээд турн жингээ хасна гэдэг зорилго тавьсан байгаа болол хэрхэн яаж хурдан турах вэ гэдэг талаар биш. YouTube интернетээс юу хайх вэ гэхлээр юуг яаж хідэн цагт хэр хэмжээгээр идэх талаараа одоо судалгаа хийх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээд одоо YouTube дээр байдаг тэ янз бүрийн дэглэмүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмыг ер нь бол дуршаад хэрэггүй гэж би бол хэлмээрэн. Тэр чинь ингээд одоо хамаг ингээд булчинмаас бүх юмаа алдчихиж одоо мэдээж турна жингээ хасна гэхдээ маш буруу аргаар
Тэр бол урт хугацаанд хинт ч хэрэггүй дими өөрийгөө зовоосон эрүүл мэндэ хохироос үйлдэл болж байгаа болохоор хэдүүлээ одооноос дэглэм гэдэг үгийг авч хаяад эрүүл зөв хоолт гэдэг үгээр солиод турна гэдэг үгийг авч хаяад жингээ хасна гэдэг үгээр сольж ашиглацгаая гэж хэлье. Тэгээд миний хувьдаа бас одоо эхлүүлсэн юм гэвэл яг өмнө жилийн тэгээ багштай фитнест явж эхэлсэн. Тэгээ бид нар ингээд өмнө бас гаргадаг байсан алдаан дээр ингээд фитнест явна, турна гэж шууд сэтгэлийнхаа хөдлөөр хэдэн сараар бөөнд нь ингээд бүртгүүлждэг байсан ч гэсэндээ очоод тэгээ багшгүй одоо тасглаа яг яаж ямар системтэйгээр зөв хийх талаараа мэдэхгүй улмаас ичээ санаа зовох ч юм уу тэгээд за буруу хийх ч юм уу тэрэндээ ямар ч үр дүнгүй байгаа. Тэгээд тэрийг шууд ингээ хайчдаг. Харин тэглэхүүгээр цаг хугацааны хувьд ч тэр илүү үр дүнтэйгээр хасганд л өөртөө зориулаад за ядчаал 2 сарыг багштай фитнес эхлүүлээрэ гэж хэлээ. Тэгээ заавал фитнес биш ч гэсэндээ өөр тохирох тасгал байж болно шүү дээ. Йога ч юм уу, бүжиг ч юм уу те. Тэгээ тиймэрхүү зүйлийг яг өөртөө тохирох тасгалаа сонгож эхлүүлээрэ гэж хэлээ. Мэдээж хооллолт дасгал хоёрыг хослуулж иж илүү одоо сайн үр дүнд хүрнэ. Мэдээж эрүүл мэндийн талаас нь тэр заавал ингээ хасах зорилгогүй байсан ч гэсэн эрүүл мэндийн тал дээр эрүүл зөв хооллоод дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хөвшил болгохын тулд урт хугацаанд эрүүл мэндэд чинь маш чухал одоо хөрөнгө оруулалт юм. Тэгээд одоо бид нар ингээ залуу байгаа ч гэсэндээ хэдий ингээд эрүүл юм шиг одоо эрүүл байгаа ч гэсэндээ энэ чинь ингээд одоо урт хугацаанд ингээд одоо юу ч гэдэг буруу хооллоод шөнөөргүй байх ч юм уу тэгээд яг чанартай нойроос авч чадахгүй байх нь дараа нь бид нар ингээд нас ахаад тэр үед ингээ би маань одоо яг одоо хийжсэн үйл юм хариуг ингэж гаргана гэж би боддог. Тэгээд тийм болохоор бид нэр ингээд одоо энэ наснда ингээ тасгал эрүүл хоолтыг өөртөө туршил болгочих юм бол ирээдүйд бид нарын бие маань бид нарт талархах үе ирэх болно. Тэгэхээр хэдүүлээ гоё эрүүл зөв хооллоод тасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг зуршил болгоцгоё. Тэгээ 2025 онд илүү одоо өөрийгөө илүү их гоё хайрлсан тийм жил болгоцгоё. Тэгээд өөр миний гаргаж исэн алдаанаас гэх юм бол ерөөдөө бол нэг тиймэрхүү алдаанууд тэгээд яг багштай явж эхэлснээс хойш ер нь эрүүл зөв хоолтыг яг юунаас эхлэх юм бэ те тэрийг ингэж маш системтэйгээр өөр дээр ингэж зуршил болгоод явсан. Тийм болохоор та хэдий би багштай эхлэсэ гэж зөвлөмөр байна. Тэгээ ерөөдөө бол тийм хурдан үр дүнг битгий хүсээрээ мэдээж хийж лагаал хэзээний цагт үр дүн гарах нь ойлгомжтой. Тэгэхээр тийм 10 хоногийн 7 хоногийн ч юм уу тийм амар хурдан үр дүн битгий усаараа тэгээ дээрс нь одоо тураах тий цай ч юм уу нөгөө гиз гүйлгдэг цай тиймэрхүү юм хизээштэй хэрэглээрээ хүний ингээ биед байх ёстой угаасаа цаанаасаа байдаг хотоодны ашигтай бактерийг тиймэрхүү зүйлүүд устгаж үгүй болгодог учраас эрүүл мэндэд маш муу хэдүүлээ ингэж хүмүүст харагдах байдлаасаа таалагдахын тулд биш өөртөө таалагдахын тулд эрүүл биетэй байхын тулд тэр нь илүү чухал учраас хэдүүлээ өөрсдөө хайрлаад өөртөндөө илүү хайртай байцгаая. Тэгээд тэгээ би бас бодсон одоо ингээд Facebook дээр юм уу Instagram дээр ямар нэгэн одоо pride group нэгээ тэгээд нэг гоё тасгал хоолтой шеэрлээд үр дүнгээ харуулад нэг гоё дэмжээ урамшуулаад тийм юм нийт юм билүү гэж бодсон. Тэгээд та идэх үү гэж бодож байна. Тэгээд санал нэгдэж байгаа хүн байвал над руу тийм яг гоё тууштай итгэвтэй байна гэсэн цөөхөн идэвхтүүдтэйгээ тийм группний гэж бодсон. Тэгээ над руу DM бичээ. Миний бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.